Сайн байцгаана уу, Тэмүүлэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай мөнгөний санхүү, хувийн санхүүгийн тухай ярилцдаг MoneyWise Mastery channel тавтай морил. Ингээд өнөөдрийн дугаараар та бүхэндээ би өөрийгөө яагаад YouTube channel хийхээр болсон юм бэ гэдгийг хүчих болно. Ингээд та бүхэн надад дугаараа Let's talk about money. За яагаад YouTube хийхээр болов? Нэгдүгээр comfort zone монголчууд ярьдэн шүү дээ. Ажил төрөл нэг гоё бүтээл, нэг гоё амьдрал ингээд нэг гоё хэвийн болоод нэг жигдрээл явцдаг гэж ярьдаг. Тэр шиг хүн хизээ одоо comfort zone-д ордог юм гэхээр нөгөө түрүүний хэлсэн ажил төрлийн бүтээл бүх юм гоё жигдрээл тэгэл нэг гоё тааламжтай болоод ингээд гоё амьдрал гоё сайхан болоод ирэнгүүт хүн comfort zone-д ордог юм байна. Тэр нь юу гэхээр чи супер хийж байгаа юм супер хийж байгаа тэгээ чиний амьдрал маш гоё явж байгаа тэгээ тэнгууд хүн комфорт зонд орчдөг. Тэнгууд хүн комфорт зонд орчхоор яад юм бэ гэхээр хүн гэдэг амьтан чи өөрөө залхуу амьтан бие аяг их нөөцөлдөг. Тэгээ хэцүү цагт жишээлбэл биендээ өөх хөрөнгөлдөг тэгээ тэрийг хэцүү цагт хэрэглэдэг гэдэг шиг яг тийм залхуу амьтан учраас комфорт зоноос гарахыг юусэн хүсдэг юм байна л да. Хүн нэг бодлын мэдээж хүнд тэр гоё тааламжтай санагдана. Нөгөө талаар болохоор миний бодлоор комфорт зонд комфорт зон гэдэг бол хүнд таламжтай мэдрэмж өгнө. Нөгөө талдаа хүнд айгу хортой хүний хувийн хөгжил те шинэ юм суурах одоо шинэ юм ингээд үзэж те ингээд оролдох те шинэ юм эхлүүлэх айгу хортой юм шиг санагддаг. Тэгээд тийм учраас одоо миний YouTube хийхээр болсон шалтгаан нь бол энэ. Тэгээд YouTube-ыг бол хүн болгоо ингээд хийгээд байх тийм биш зөндөө хүмүүс оролцдог. Тэгээ маш хэцүү. Контент бүтээн гэдэг бол маш хэцүү. Тэгээ камерын өмнө ингээд суугаад ярина гэдэг бол маш хэцүү ажил. Хийх юмаа хийцэн гэдэг нэг үг. Тэгээ хийх юмаа хийцэн хүн гэдэг юм уу те. Миний хувьд бол яг тийм хийх юмаа хийцэн хүн гэж бол байхгүй. Окей яг хийх юмаа хийцэн хүн гэж байж болно. Гэхдээ миний бодлоор хийх юмаа хийцэн хүнд дараа нь өшөө хийх юм зөндөө байж л гэдэг дараа нь цаана. Тийм учраас одоо нэг комфорт зонд орчингууд хийх юм хийцэн гэдэг толгойгоо илэхгүйгээр өөрийгөө челленж нь болъё, өөрийгөө сорж үзье, хаа хүрэх нь үү гэдэг. Тийм учраас би YouTube хийхээр бас нэг дэх шалтгаан. За хоёр дахь шалтгаан нь болохоор би хамгийн ихний видеогоор та бүхэндээ ярилцж байсан хүний амьдралд шууд болон шууд бусаар хоёр хэм нөлөөлж идэг. Тэр нь болохоор эрүүл мэнд тэгээд мөнгө. Тэгээд тийм учраас мөнгө тэгээд мөнгөний сэтгэл зүйд хувийн санхүү гэдэг сэдв ерөөсөө тоодгүй явж байгаа. Яг эрүүл мэндэ бодоод тасгалбар хийгээл ингээд эрүүл мэнд гэдэг дээр анхаардаг. Тэгсээр мөнгөн дээр ерөөсөө анхаардаг явсан. Би ч гэсэн өөрөө тийм байсан. Тэгээд энэ YouTube хийх шалтгаан хоёр дахь шалтгаан нь бол мөнгийг ойлгоё, мөнгөний тухай мөнгөний санхүүг ойлгоё, хувийн санхүүг мастерлий. Тэр бидсэн бүхнээ та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. Тэгээд миний видеог нэгч гэсэн хүн үзээд нэгч гэсэн хүн одоо тус болоод тэгээд тэр хүн миний видеоноос нэг юм хэрэгтэй юм авсан бол миний YouTube хийх шалтгаан одоо ингээд болцсон гэсэн үг. Тийм учраас хоёр дахь шалтгаан нь бол өөрөө юм сурсан юм хүмүүс та бүхэн түгээе, хамтдаа суралцъя тэгээд хөгжиж гэсэн тийм шалтгаан байна. Гурав дахь шалтгаан нь би болохоор YouTube-ийг нэг амар том хаалга байна гэж боддог. Нэг том хаалга тэгээд тэр хаалгыг онгойлгонгууд тэр хаалганы цаана зөндөө олон жижиг хаалгууд байгаа. Тэгээд надад юу сонирхолтой байна гэхээр тэр YouTube гэдэг том хаалгыг онгойлгонгууд цаана ямар жижиг хаалга байна. Тэр жижиг хаалгыг онгойлгонгууд тэрний цаана ямар жижиг хаалга байна. Хаалга байгаа бол гэж надад айгүй сонирхолтой санагдаж. Тийм учраас би тэр том хаалгыг онгойлгохыг хүсэж байгаа. Тэр том хаалгыг онгойлгохыг тэ тэр аялалд ингээд явж байгаа хугацаанд надад юу тааруулах бол ямар боломжууд олдох бол би юу сурах бол юу тэ юу тохиолдох бол гэдэг айгүй маш сонирхолтой санагдаж байна. Тийм учраас YouTube контент хийхээр болсон. Тэгээд эцэст нь миний камерын өмнө хийж YouTube хийж ингэж суух нь тэ өөрийгөө шахъя, өөрийгөө жоон челленж нь болъё, комфорт зоноос гарыг, нэг ч гэсэн хүн туслая. Тэгээд одоо мөнгөний сэтгэл зүй, мөнгө гэдэг сэдвийн талаар сурсан юмнуудаа та бүхэндээ хуваалцъя. Тэгээд YouTube гэдэг хаалгыг онгойлгоё. YouTube гэдэг
аяллыг хамтдаа эхлүүлэе гэж бодсон. Ингээд та бүхэн ч гэсэн надтай хамт өөрсдийнхөө аяллыг эхлүүлээрэ шин юмнуудыг нээж шин олон зүйлийг сурна гэж бодож байгаа. Тийм учраас та бүхэн надтай хамт байгаарай. Намайг дэмжээрэй, манай сувгийг subscribe хийгээрэй. Ингээд та бүхэнд хамт байсан баярлалаа баяртай.